Би дахиж хизээч сонгосны буудлаас хүнээр тусалдаг. Яагаад вэ гэвэл нэг удаа гадаадаас би ирэхдээ 10 цаг 50 минутын онгоцонд ойрын хүнээ намайг тосооч гэж гуйсан. Тэр хүн намайг тосоод би тэр буцаад Улаанбаатар хотод гэртээ ирэхэд 16 цаг болж байна. Нэгүгээр хэлбэл тэр хүний би 6 цагийг үгүй хийж чинь. Эндээ сургуулиуд би бодож үзсэн л дээ. Хуучин бидний нэр зарсан буян тухай руу бол 20 км, тухайн үедээ ирж очоод ярмагч одоо гэхэд хүчрэлтэй биш байсан. Харин одоогийн Чингис хааны нисэх онгоцны буудлын бол энд бас 50 км байдаг. Ирж очих нь 100 км. Бензинээр тооцоод үзэхэд 30,000 төгрөгийн бензиний зардал гарчиж чинь гэсэн. Хоёрдугаар тэр хүний заримдаа өдөр онгоцтой, заримдаа шөнө онгоцтой байдаг. Тэр хүнийг шүн сэрээгээд эсвэл өдөр аваад явхад тэр хүний бүтэн өдрийн бүтээмжийг бид нэр үгүй хийчихдээ юм байна. За нэмэх нь энэ онгоцны буудлын байхад бид нэр хурдны замаар явдаг. Нэг талдаа 4,000 төгрөг, нийлээд 8,000 төгрөгийг тэр хүн замын төлбөр төлдөг гэсэн. Ингээ бодоод үзэх юм бол хамгийн багадаа бид нар 100,000 төгрөг тэрнээс дээшээ зардлыг тэр хүн бодитоор бий болгож